За сайн байцгаана. За тэгэхээр энэ удаагийнхаа дугаараар бас та бүхэндээ нэлээд хэрэгтэй нэгэн төхөөрөмжийг танилцуулах гэж байна. За тэгэхээр энэ төхөөрөмж маань одоо яадаг төхөөрөмж юм бэ гэхээр зоосны мөрийг арилгадаг төхөөрөмж байгаа юм. За тэгэхээр заримдаа ингээд бидний хадгалж байгаа зоосуудаа ингээд явцын дунд ингээд мөрийчсэн байгаад байдаг тий. За тэрийг хэрхэн засах вэ гэдэг талаар энэ төхөөрөмж нь бол бидэнд тус болох нэ. За миний одоо энэ гар дээр бол 1937 оны буюу энэ дээрээ 1927 он гэж бичсэн байна. За энэ нь бол мэдээж хэрэг өөр тоолол байдаг. За тэр талаар бол өөр хичээл орох баха. За тэгэхээр энэ нь бол одоо 1937 оны одоо энэ хоёр төвөргөн маань ингээд мөрийчсэн байгаа тийм тий. За тэгэхээр энэ мөрийг одоо яаж арилгах вэ гэдэг талаар энэ төхөөрөмжөнд одоо хийж ашигладаг байх нь байна. За тэгэхээр зарим нэгэн одоо зоос одоо сонирхч цуглуулагч маань бол дахиад энийг ингээд ингэх гэдэг. Энэ маань бол мэдээж хэрэг зоосоо бол гимтэн дээрээс нь одоо зоосны үн цэнийг одоо бууруулдаг тул одоо ийм мэргэжлийн юм төхөөрөмжүүдийг ашиглах хэрэгтэй. За тэгэхээр энэ төхөөрөмжүүд бол одоо энэ зоосоо ингэ тавиад за энийгээр ингэ дарддаг байх нь тий. За энэ маань бол тийм одоо нэг одоо хямдхан төсөр юм бол биш. Нилээн хүндтэй, нилээн даах чадвартай. За энэ дээр бол жишээ нь одоо Монголын нэг төвөргөөр 25 оны мөн нэг төвөрг ч юм уу эсвэл бол хятадын Ёншхот гэдэг юм тий энэ зоосыг хийхэд бол бүрэн боломжтой ийм том төхөөрөмж байгаад байна тий. За тэгэхэд энд ингэж хийгээд зоосоо хийгээд энэ шүрүүпөр ингэж шүрүүптэд за тэгээд одоо ийм болгоод энэ дотор нь ягаад энийг одоо чангаллаад одоо мөрийг тэгшилдэг байх нэ. За тэгэхээр цөмөр одоо туршиж үзье. За 1937 оны 2 төвөргөө хийчихнэ. За хэрвээ та бүхэн маань хүсэх юм бол энийг зоосоо гэмтэх тулд цаасаар ч юм уу ямар нэг юмар бас боож болно. За тэгээд энийг энэ зоосоо одоо энэ дотроо ингэж хийнэ гэсэн үг. За би бол одоо хоёр төхөөрөмж болохоор энэ дотор ингэ хийчихье. За энэ дотор орцсон байна тий. За ингээд энийг ингэ чангалах юм байна. Бас тэгээд хэрвээ мэдээж хэрэг одоо энэ маань цис зоосууд байдаг, мөнгөн зоосууд байдаг болохоор нэлээд одоо уян хатан чадвартай байдаг болохоор ингээд тэгшэрчдэг байгаа. Хэрвээ зоосууд маань одоо төмөр зоосууд байсан бол мэдээж хэрэг ийм амархан одоо тэгшрэхгүй нь ойлгомжтой. За ингээд одоо та өөрөө ингэж хийсний дараа энийг бас нэлээд туршаад энийг ингээд зоосоо хараад ах хэрэгтэй. Хараад шалгаад зоос маань одоо тэгшхэн болж гин үү гэд. За дахиад нэг жоох явуулчих. За зоосоо харлаа. Ерөнхийдөө тэгшэрсэн байгаа тийм тий. За ерөнхийдөө бол нэлээд тэгшэрсэн байх шүү. Тиас. За одоо буцаа гаргач. За тэр ингээд одоо тэгших нь бол тэгшэрсэн байгаад байгаа шүү дээ. Хэрвээ танд одоо дахиад тэгшлэх шаардлагатай гэж үзэж байгаа бол дахиад нөгөө юмдаа хийгээд энийг ингээд тэгшилждэг байх нь байна. За тэгэхээр ямар нэгэн одоо зоосуудыг томч байсан, жижигч байсан энэ зоосуудыг одоо энэ төхөөрөмжөндөө хийгээд ингээд тэгшилдэг боломжтой байдаг байна. За мэдээж хэрэг энэ маань яаж тэгшилж ийм гэхээр сая хэлсэн тий. Энэ маань бол цис зоос, мөнгөн зоос гэдэг болохоор нэлээд уян хатан байдаг. Тийм болохоор ийм мэргэжлийн төхөөрөмжөнд хийх юм бол ингээд хурдан тэгширчдэг байх нь. Хэрхэвч одоо дахиад юм уу эсвэл одоо юу гэдэг юмар дарах ч юм уу гимтэж юусоо болохгүй. За энийг мэдээж хэрэг хадгалахын тулд та дээр нь ингээд даавгаар ч юм уу цаасаар ч юм уу ороогоод ингээд энийг бас тэгшлээрэй гэж та бүхэндээ хэлье. Та бүхэн маань энэ хүү төхөөрөмжийг манай вебсайтаас болон манай чатаар бас холбогдоод гэртээ хөргүүлээд худалдаад авч болно шүү. За линк нь бол мэдээж хэрэг доор нь үлдээчихье. За анхаарал тавьсан явдалд баярлалаа. Цуглуулгах тань өргөм олон болох болтугай гэж өрөөгөөд дараагийн дугаар хүртэл түр баяртай.